Клаудийг их нэртэй жирэгдээд явчихаар нь Кейн хийчихэр даалгавар байна уу сонирхноо. Ачаа зөөх ажил байхаар намархан ч юм уу гэлс хийчихмээр юм байна гэж бодсноо болж гоблин устгах даалгавар сонгоно. Ёстой дажгүй даалгавар олчихлоо гэд баярлцсан явж байсан чи Ахмадтай таарчдаг шүү. Ааж гэж байгааг нь асууснаа. Би нөхөртөөгөө явлаа. Чи явж ажиллаа хийгээд туслахаа үлдээ чинь. Манай хүн зүхтаах гэсэн чинь баригдаад чирэгдээд явчихнаа. Орой ороод Кейн хайх скиллээр гоблины байршлыг илрүүлээд очисон чинь нэг хүнийг баахан мангас шархтуулсан яг алах гэж идэг. Кейн гялс очиж тэр хүнийг эдгээх хооронд Ахмад гоблинуудтай байлднаа. Устгаал байхад ар араасаа гарч ирээл байдаг шүү. Кейн ид шидээр Ахмадыг хүчийг бүүстэлж өгнө. Тэгэнгүүт амар том гоблин гарч ирсэн ч Ахмад нэг цавчаал ялчна. Нэрийн Ахмадыг нь Тифана гэдэг шүү. Тэгээд Тифана Кейнтэй хормоо яаж хийх талаараа төсөөлөөл би мундаг байгаа сте намайг магтаач гэжсэн чинь баахан ногоон гүрэл гараад ирнэ. Кейн Ахмадыг нөгөө залуутай хамт гялс цогт гэж явуулчаад маш хурц гэрэл гаргаж гүрлүүдийн нүдийг сохлоод мөсний шидээр устганаа. Нөгөө хүмүүсийг нь хараад юу болоод байна гэсэн чинь Тифана "Оо манай нөхрөл шид гаргаж байхгүй юу? Мундаг залуу шүү" чихшиг. Энэ хэдийг явсны дараа Кейний хоёр багш нь ногоон гүрэл устгахаар ирээд амар том галтуулын тогоо шиг юм үүссэн байгааг олно. Кейн буцаж ирээд би ногоон гүрэл устгахчлаа. Уг нь гоблин устгах ажилд явсан гэсэн чи ресепшн эмэгтэй бүр ангайгаад "Си төвшнийхэн л ногоон гүрэл устгаж чаддсан штэ" гэлээ. Манай хүн "Тийм үү, би сая 30 гүрэл устгацсан штт" гэсэн чинь нөгөө эмэгтэй сандраал ахлахтаа хэлнэ. Ахлах нь Кейнийг дуудаж уулзаад залилагч мөнгө олох гэж чийт хэрглэж гин. Дөнгөж сая бүртгүүлсэн хүн ногоон гүрэлийг дийлэх ямар ч боломжгүй ловерчин энтер гэд бөө юм болно. Тэгжсэн чинь дарга нь орж ирээд юу болоод байгааг нь тайлбарлуулна. Тэгснэ "Ахлах минь, чамд сурах юм их байна да. Би сая Ахмадтай уулзаж байлаа" гэсэн чинь Тифана орж ирээд "Вау, миний нөхөр хайртай шүү" гээл бөө юм болно. Дарга нь Кейнийг тайж цолтой гүнжийг аварсан баатар гэд байхад л нөгөө ахлах нь итгэдэггүй юм. Тифана та хоёр гэрлэхээр чи миний хүргэн дүү болох нь байна штэ гэж авдгийн. Нөгөө ахлах нь уучлал гуугаад дээд тушаалын хүн таньсангүй миний буруу гин. Кейнийг Ахмадаас ч илүү хүчтэй улаан лууг хүртэл ялсныг нь мэдээд ээж зэрэглэлийн адал явдал хайгч болгочдөг. Хөөх нэгэн өдрийн дотор ээж зэрэглэл болчих байгаа мó гээл нөгөө хоёр нь бүр шок. Бурхад Кейнийг харж энэ хүүхдийг ийм хүчтэй болгох хэрэг байсан юм уу гэхэд бүтээлийн бурхан бүр илүү хүчтэй болгох хэрэгтэй байна. 300 жил хоригдсон Эйрон гэж чөтгөр удахгүй суллагдах гэж байгаа гэлээ. Ордондоо буцаад очисон чинь Телестия Силк хоёр Ахмадтай болзоонд явсныг нь мэдээд бөөн уур. Манай хүн ч явсан нь үнэн болохоор уучлалт гуйнаа. Маргааш нь Кейн унтчихсэн чинь Силва гүйж орж ирээд "Яана уучлаарай, би сэрээхэ мартчих" гээд бөө юм болно. Өнөөдөр академид орох шалгалт өгөх өдөр байсан юм байна л да. Гэхдээ манай хүн телепорт хийгээл шалгалтан дээр очиж байна. Эхний шалгалт нь Кейний бодож байснаас дэндүү амархан тоо бичгийн шалгалт байлаа. Кейн бүр төрөөлж дуусгачаад унтаж энтер. Хоёрдугаар шат нь эд шидийн шалгалт гэсэн чинь манай хүн баярлаа л явцдаг. Тэгээд хамгийн хүчтэй шидээ гаргаж бай онохоор болно. Кейн бүх хүчээ гаргаж болох юм уу гэсэн чинь шалгалт авч байсан багш нь "Болно. Энэ хав хамгаалагдсан байгаа" гэл амар өөртөө итгэлтэй хэлнэ. Тэгсэн чинь хамт шалгалт өгч байгаа хүүхдүүд нь жижигхэн гал гаргаад байдаг шүү. Манай хүнч хамаг хүчээ гаргах хэрэггүй юм байна гэж бодоод аминдаа л жижиг гал гаргасан чинь амар хүчтэй буудаад хашааг нь цөмлөөд ой дотор төмөр гаргацдаг. Дараагийн шатанд нь Кейн эртээ таарсан Клауд гэж залуутай тулдгаар болно. Кейн Клаудыг A ранкных юм чинь нэлээд хүчтэй байх гэж бодоод хүчээ бүүстлэл дайрна. Хурдан байна шүү гэж баахан тулдчихсан Клауд бүр хөөрөд бас хүчээ бүүстлээд амар тулднаа нөгөө орчин. Хүүхдүүд гайхаал "Кейн одоо болох юм биш үү? Зүгээр л шалгалт штэ" гэсэн чинь Клауд бүр дайраад байдаг шүү. Шалгалт авч байсан багш нь тэр хоёрыг болиулаад "Та хоёр хүүхдүүд айлгаад байна" гэж авдгийн. Нөгөө хэд нь бүр бүлтийцэн. За тэгээд Кейн маань гэртээ очиод шалгалтын дүнгээ хүлээж байтал хаан дуудаад шалгалтын дээр нь юу болсон тухай яриулнаа. Манай хүнч хаадын төвшний шид хэрэглэлгүй амархан шид ашигласан чинь хашаа амар эвдэрсэн гэсэн чинь хаан "Хөөх чи тийм шид мэддэм үү" гэлээ. Тэгэхээр нь "Мэдэн штэ. Тэр шидийг ер нь хаан давтаж болох вэ" гэсэн чинь "Хүү ёстой болохгүй шүү. Улсын энэ сүнөөхнүү" гэж авсан. Тэгснэ
чи ингэж шалгалтаа хаана өгсөн хүн бэ? Телестия чамтай тааралдаагүй гэдэл өөлж унжаад байна лээ гэж юм. Манай хүн сургуулийн урт талын хаалгаар нь орсон гэдгийг хэлсэн чинь өө язгууртнууд хойд хаалгаар нь ордон штэ. Чи чинь жирийн хүмүүстэй хамт шалгалт өгсөн байх штэ гэдэг. Тэгсэн чи Силкийн аав тийм баха. Академийн захирал над дээр ирээд саяны шалгалтан дээр жирийн хүн хамгийн дээд оноо авчлаа. Сони юмаа гэд байсан юмаа гэлээ. Шалгалтын хариу гарахад Кейн 1-т, Телестия 2-т, Силк 3 дугаар байранд орсон байв. Тэгсэн чи их чинь гүүж ирээд баяр хүргэе гэдэл тэрвэрснэ. 1-т орсон сурагч үг хэлтий штэ. Амжилт хүсье гэж авдیں۔ За тэгээд ёслолын өдөр болж Кейний ээж аав нь ирсэн байлаа. Хүүхдүүд Кейнд атаархаал энэ хин болоо хоёр хөөхөн охины дунд суудсан байхын гэж мэгнэ. Манай хүнч бэлдсэн үг амжилттай хэлээд бүгдээр нь алга ташуулаад авнаа. Анхны хичээл нь орж багш нь ирээдүйд ямар хүн болмоор байна. Тэр чиглэлийнхаа хичээлийг сонгоорой гэхэд манай хүн адал явдал хайгч болмоор байна гэсэн чинь Телестия Силк 2 болоо язгууртны амьдралаараа л амьдрах хэрэгтэй шүү гэж идэг шүү. Кен тараад явж идэл нөгөө муурын охиныг хідэн гаруй дээрлэхэж байхаар нь очисон чинь нөгөө Коржиногийн хүү байдаг шүү. Тэр хэд Кенийг язгууртын юм байж яагаад жирийн хүнийг өмөрөд байгаа гэж итэл Телестия Силк 2 хүрээд ирдэг. Нөгөө гарууд ч өвдөг сөгдөж унаад муурын охиноос уучлалт гуйгаад алга болж өгнө. Манай хүн охтуудыг юу яриад байгаа юм бол гитсэн сууж исэн чинь гинт хинийний хоолой сонсогдоод номын сан руу оч гээд байдیں۔ Очоод хаалгыг татсан чинь шал өөр газар руу гарч ирснэ. Телепорт хийгдээд нэг өрөөрөө очичдаг. Тэнд байсан хүн кофе уух уу гэхээр нь Кен гайхаад энэ ертөнцид юун кофе байдаг билээ гэсэн чинь бүр Казуя гэд урд насныхын нэрээр нь дуудаад наадیں۔ Өөрийгөө танилцуулахад нь Кен тэр хүнийг анхны хаан Юя гэдгийг нь ойлгоно. Гэхдээ 300 жилийн өмнө хаан байсан гэв үсттэй. Сүнс юм биш үсттэй гэсэн чинь Юя инээж статусаа харуулна. Тэгсэн чинь бүтээлийн бурхан гэсэн статустай байдаг шүү. Өөрийнхөө бүтээсэн ертөнцийн бурхан нь болсон юм байна л да. Тийм болохоор хөгшрөхгүй 300 жил болсон ч царай нь хിവэрэ байгаа юм байна. Бурхад Кенийг дасгалжуулж өгөөч гэж гуйсан болохоор энэ ертөнцид ирсэн гинэ. Манай хүнч шаардлагагүй дээ би угийн хүчтэй шít гэсэн чинь тэгвэл энийг надаас булаадаа гэд нэг бичээ харуулж гин. Кен авах гэсэн чинь чаддгүй юм да. Тэгээд намайг дасгалжуулж юу яах гэж байгаа гэсэн чинь 300 жилийн өмнө Эрон гэд чөтгөр баахан дайнд дэгдээсэн юм байна. Уг нь бол одоогийн 7 бурхантай адилхан 8 дахь бурхан байсан юм байна л да. Тэгээд өөрөө нэг тийм гаж садист маягийн гар байжгаад бүр Squid Game шиг юм зохиогоод хүмүүсийг хооронд нь алцуулаад байхаар нь юу арай гэж дийлээд бөмбөлөг дотор хорьсон юм байна. Одоо тэгсэн чинь бөмбөлөг нь эвдрээд суллагдах гээд байгаа юм гинэ. Юу өөрөө бурхан болсон болохоор хүмүүсийн үйл хэрэгт шууд оролцох боломжгүй болсон гэж тайлбарлана. Гэнэт телепорт хийгээд далаа руу аваадсанаа сэлэм луужин өгөөд левелээ 600 болгоод түрүүний байшин руу буцаж ирээрэй гэдэг. Манай хүн одоо 300 левелтэй байгаа болохоор 600 хүрэх хаач байсан. Хичээлээ таслах болчлоо яана гэсэн чинь юу яа. Энэ ертөнцийн 1 жил танай ертөнцийн 1 өдөртөө тэнцэн амжилт хүсье гэд алга болчдөг. Манай хүнч гөлөг гээл ойроо очисон чинь баахан мангастай таарна. Энэ үед Телестия Силк 2 Кенийг хайж гэрт нь ирнэ. Телестия бүр эртэл нь хүлээн гээл гэрлүү нь орчдөг. Тэр хооронд Кен ойд айл хизээний хэдэн сар болцсон. Ядраад мангаст баригдаад үхэх шахсан ч шидэ ашиглаж устгаж чаддаг. Гэнэт нэг амтны орилго сонсогдож манай хүн сэлмэж ирээл арай хийж очсон чинь нилээн хүнд шархтцсан амтан хэвтчихийдэг. Кен хөөрхөн амтныг зовоож байхаар гээд алах гэснэ гэнэт өрөвдөд хамаг хүчээ шавхаж идгээгээд өөрөө ухаан алдчихнаа. Нэг сэрсэн чинь нөгөөд чинь Кенийг хамгаалаад баахан мангас устгацсан. Нүрийг нь долоогоод бөөн баяруулна. Кен тэр амтанд Хаку гэж нэр өгөөд дагуулад явдаг. Тэгээд Кен Хакуга хамгаалж харж хандах ёстой болохоор бууж өгч болохгүй гэсэн бодолтой болчтой. За тэгээд явсаар байгаад Юя дээр хүрээд ирнэ. Тэгсэн чинь яасан том болцсон. Нэрээ 4 жил өнгөрцөн байна штт гэж авдээ. Дараагийн багш нь Дрейн гэд бэк залуу ороод ирнэ. Даанч манай хүн бэлтгэл хийж байгаад багштай ухаан алдтаа зохиолчтой. Сэрсэн чинь багш нь гэртээ аваад ирсэн. Кен хоол идснэ. Ийм гой хоол идээгүй 4 жил болцсон байна штэ гээл ойлаад байдаг. Тэгээд багштайгаа бүтэн жил бэлтгэл хийсэн ч өдөр бүр ялагдаад навс зодуулаад байдیں۔ Юм байх гэсэн чинь цуг байсан байгааз. Чи ер нь энэ байдлаар яаж ээрэнтэй тулдах гээд байгаа юм бэ гээл Дрейн хашгирнаа.
Үзэгдэл солигдож Юуя Кэнд аав ээжийнхэн талаар ярьж өгч байна. Кэний аав ээж хоёр нь ослоор нас бараад Юуятай хамт бааtruуд болж дахин төрсөн юм байна л да. Тэгээд Эйроныг устгах даалгавар аваад тулалдаж байхдаа хоёулаа нас барсан юм байна лээ. Манай хүн энэ бүхнийг бодож Эйрон дахиад бөөн дайн гаргуул яана. Хайртай хүмүүсээ хамгаалахын тулд хичээх хэрэгтэй байна гээл дайрсан чинь багшаагаа ялцдаг. Ингээд нэг юм бэлтгэл дуус Кэн аав ээжийнхээ булшин дээр ирээд Юуятай уулзнаа. Юуя нөгөө бичээнэ гаргаж харуулхад Кэн асуудалгүй шүүрээд авчдаг шүү. Чи бүр том болчихжээ гэд Юуя шидээрээ Кэнийг хуучин хэмэнд нь оруулж өгөхөд Дрэйн луугаа өгч явуулъя гэлээ. Хаку луу хоёроо аваад яг телепорт хийх гэж байсан чинь Юуя сэлмээ өгөөд хаад үзүүлээрэ гэдэг. Гэртээ ирсэн чинь охтууд бөөн баяр болж Телестия Силк хоёр бичээн хийгээд бэлдсэн байв. Манай хүнч баярлаад эдэж өгнөө. Тэгээд хаантай уулзаж болсон бүх юмаа ярихад итгэхгүй байдаг шүү. Юуягийн сэлмийг үзүүлж иж нэг юм итгэж байгаа. Силкийн аав чамааг ирэхгүй удаад байгаа болохоор адал явдал хайгчийн бүртгэлийг чинь цуцлана гэд байна лээ гэдیں۔ Санаан зовоод гэлс очиж уулзнаа. Хичээл эхлээ завгүй байла бла бла гэсэн чинь дарга нь A ранктай болоход чинь дээрэмчдэг устгах даалгавар өгсөн штэ. Тэрийг хурдан биелүүлэхгүй бол бүртгэлээс хасан шүү гэж авж гин. Кэн телепорт хийгээд дээрэмчдийн явдаг зам руу очисон чинь яг өгөлдөл дээр нь таарчт юм да. Тэгсэн чинь хоёр багш нь нөгөө шатар хийдэг худалдаачинтай хамт явж байдаг. Мили багш нь шархтсан байхаар нь шидээрээ эдгэж байсан чинь дээрэмчд Кэнийг юун бацаан бэ гэж шоолоод байдаг шүү. Бөөнөрөө дайраад ирэхэд нь манай хүн хөнгөө цохиол явчихна. Бараг л хурууныхаа үзүүрээр дийлээд байгаа юм шүү. Тэгснээ ёо хүчээ гаргахгүй барих чинь ямар хэцүү юм бэ гэж мэгцэн. За тэгээд даалгавраа биелүүлээд буцаад ирсэн чинь ресепшн охин пөөх ийм хурдан уу гэжсэн чинь хідэн гарууд Мили Нина хоёрыг өдөөд байдیں۔ Тэгсэн чинь өмнө Кэнд шидүүлжсэн гарууд байдаг шүү. Нөгөө хэдэн ч таниад айгаад газар унцдаг. Тэгээд Клауд ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь нөгөө гарууд нь цугтаачнаа. Клауд гэсэн чинь Милигийн төрсөн ах нь байсан байдیں۔ Даанч танил харагдаад байсан юм а. Бүгд юм яриад суужээд л хоёр багш нь Кэний хийж өгсөн сүнгийг нь харуулна. Клаудын эхнэр нь хатаархаад ямар гоё юм бэ? Надад нэгийг хийгээд өгч тэхүү гэж гуйсаар байгаа зөвшөөрүүлнэ. Кэн гинэт 7 хоног хичээлээ тасалдснаа санаад одоо ёстой таслахгүй гэсэн чинь Клауд чи тайж болцсон юм чинь хичээлд явах хэрэг байгаа мó ч гэх шиг. Кэнийг явсны дараа ресепшн эмэгтэй ирээд Актемдэр хичээл заах ёстой байсан адал явдал хайгч гэмтжиж гэхэд Клауд би заачдаг ч юм илүү гинэ. Маргааш нь ид шидийн хичээлдээ багш нь Кэнийг чи ид шид хэрэглэж болохгүй шүү. Сүүлд хан нурааснаа санаж байгаа биз дээ гэдیں۔ Найзууд нь нууцаар харж ийснаа. Яна Кэнийг ялварлаад байна туслая гин. Адал явдал хайгчийн хичээл дээр гэмтсэн багшийг орлох өөр багш нар ирсэн гэсэн чинь найзууд нь ороод ирдээ. Хүүхдүүд Клауд эхнэр хоёрыг нь таниад баярлаад бөө юм болно. Тэндээ бас од юм байна л да. Тэгсэн чинь Клауд хүүхдүүдийг үнэмлэхээ үзүүлээрэй гэсэн чинь бүгд саяхан бүртгүүлсэн болохоор хүрл үнэмлэхтэй байдаг. Клауд Кэнийг алтан үнэмлэхээ гаргаад гайхуулаач гэсэн чинь бусдаасаа ялгарчнаа яшиг гэж бодсноо үнэмлэхээ авчираагүй гэд хэлждэг. Тэгээд бүгд гадаа гарч Клаудтай тултгаар болно. Кэн юу ч чаддгаа харуулах цаг ирлээ гэж баярлсан чинь Клауд Кэнээс бусад хүүхдүүдтэй л тулдаад байдаг. Уг нь цаадах чинь бодохдоо эхлээд хүүхдүүдэд хүчээ мэдрүүлчихэд хамгийн сүүлд нь Кэнд ялагдах юм бол энэ хэд Кэнийг бишрэх ёстой гэд төлөвлөсөн байгаа юм байна л да. Манай хүн бүр тэсэхгүй байж ядаж байсан чинь нэг хүүхэд ирснэ очрлоорой гэж авж гин. Тэгсэн чинь амар урт очр үүсцэн хүлээж байгаад яг тулдах гэсэн чинь хичээл нь дуусаад наадیں۔ За дараагийн хичээл дээр яг тулдъя гэсэн чинь нөгөө багш нь энэ Кэний эвдэлсэн ханыг засахад амар их төлбөр гарсан болохоор дахиж таныг урьж хичээл заалгах мөнгө байхгүй ч гэх шиг. Манай хүнч арайчтай гээл шүн Кэн уурандаа ой дотор баахан юм дийлбэлэл боевиктол явж байсан чинь луута тааралдаад ганц цавчилтаар ялчнаа. Тэгэнгүүтээ галаар бороо оруулаад бөөн дэлбэрэлт үүсгэсэн чинь ордны харуулууд харанхуй хунтааж манайх руу дайрж ингээл түгшүүр зарлнаа. Аав нь дахиад хүрээд ирсэн чинь Кэн алчуураа унгаагаад явцсан байдаг. Маргааш нь хаан дуудаад өчигдрийн болсон явдлыг яриад манайх руу харанхуй хунтааж дайрах гэж байна бэлтцгээ энтер гэсэн чинь манай хүн тэр чинь би байсан шүү дээ загнуулаа нас. Энэ үед нэг агууд Эйроны бөмбөлгийн хилтерхийг олсон гоблин луунд идүүлнэ. Эйрон тэр доороо лууг удирдах бурхтаас өшөө авахар шийднэ. Үзэгдэл солигдож Кэний ангийнхан шидийн тойргоос мангас гаргаж ирэх хичээл хийж байлаа.
Хүүхдүүд янз бүрийн амьтан гаргаж идэл Кейн бүх шидээ ашиглаж болох юм уу гэсэн чинь багш нь болноо санаа зоволтгүй гэж авж гин. Манай хүн ч итгээл хамаг хүчээ гаргасан чинь багш нь пүү юу вэ гээл Кейн өөрөө ч бүр гайхсан байжсэн чинь харанхуй хунтаажийг дуудаад авчирсан байдیں۔ Кейн сандраад хурц гэрэл гаргаад бусад хүүхдүүдийг юм харж чадгааргүй болгочдөг. Тэр чөтгөр Кейнийг муу өчүүхүү хүн өнтер гээд амар сүртэй алхаж байснаа шидээрээ статусыг нь харангуйта сөхрөөд унчнаа. Би таны төлөө юу ч хийхэд бэлэн байна. Бүтэн улсыг устгасан ч чадна. Намайг хүссэн үедээ дуудаараа гэд алга болчдөг. Багш нь саяных юу байсан бэ гэхээр мэдгүй алга болчлоо гэд худлаа ярьчиж байгаа. Маргааш нь хаан дуудаж өчигдөр юу болсон үннээр нь яар гэж тушаана. Харин санаандгүй харанхуй хунтаажийг дуудсан гэсэн чинь бүгд шок. Юу вэ тэр чинь бүхэл бүтэн хотыг нүүд ирэмхийн зур устгах штэ гэж юм. Хаан Кейний статусыг харъя гэснээр багшд нь хэнд ч хэлж болохгүй шүү гэлээ. Кейн статусаа гаргаад ирсэн чинь хагас бурхан цолтой болцсон хүч нь бүр хэмжиж болохооргүй гэсэн байд юм да. Багш нь сүгдэж мөргөл бурхан минь гэж мэгцэн. Хаан Кейнийг бүх ертөнцийг устгахаар хүчтэй болцсон байна гэсэн чинь үгүй би яалаа гэж тэхэвдэг гин. Хаан Кейнд вискаунт цол өгч бүтэн хот захируулж гүнжтэй сүй тавьсныг нь нийтэд зарлахаар шийддэг. Маргааш нь гэртээ байжсэн чинь ахаас нь мэдээ ирээд уулзахаар очноо. Сүүлийн хэдэн сар ойроо явсан адал явдал хайгчид маш их дайралтанд өртөөд байгаа болохоор хүмүүс явуулж шалгуулсан чинь мангасуудын тоо огсон ихссэн, айгүй догшин болцсон хүмүүс рүү довтлоод байгаа юм байна гэж ярьлаа. Кейн шалгаж үзэхээр Хаку луу хоёроо дагуулад ойроо орсон чинь ямар нэгэн юм өөрийг нь хараад байгаа юм шиг санагданаа. Нилээ хэдэн мангас устгасан ч тэр сонин мэдрэмж алга болохгүй л байв. Кейн харанхуй хунтаажийг дуудаж ирүүлсэн чинь намайг дуудаж зүрхэлдэг хинбэ гэснэ Кейнийг хараад бас л сөхрөөд унчнаа. Кейн өөрт нь төрөөд байгаа сонин мэдрэмжээ тайлбарлаж хэлээд ойг санаад өгөөч гэж гуйна. Хунтааж нэг тийм маш хүчтэй энерги мэдрэгдээд байна. Бусад мангасууд ч гэсэн тийшээ татагдаад байна гэснэ туслахаа дуудаад авчирдаг. Туслах Далматиан ирэхэд хунтааж Кейнийг дэлхийг захирах бурхан гэж танилцуулсан чинь шүтэж мөргөөд бөө юм болноо. Тэгэд туслах нь мөрдөн шалгах скилээ ашиглахаар болж нэг шийд гаргахад ойд байсан мангасууд галзуурч эхэлнэ. Кейн мангасуудыг ялс устгаад тэр хоёрыг ойд үлдээгээд хоттоо буцаад ирнэ. Тэгсэн чинь найзууд нь таарлаад юун баахан мангас вэ гэж гайхдаг. Энэ үед Далматиа хунтааж хоёр ой дотор маш олон мангас нуугдсан байгааг гинэд олж харав. Эйрон ч тэр хоёрыг олж хараад мангасуудаа дайруулна. Хунтааж Кейнд анхааруулахаар телепорт хийхэд хотод газар чичирч харуулаад түгшүүр зарлаж байлаа. Кейн Клаудиг адал явдал хайгчдтайгаа баг болж хотоо хамгаалаарай гэд явах гэсэн чинь ресепшн охин хэрэггүй аюултай штэ гэлээ. Кейн хүчтэй шиддэн найзуудтайгаа хамт тулдаг болохоор санаа зоволтгүй гэсэн чинь хунтааж найз гэж дуудуулсандаа баярлал явчихна. Ойд ирээд хунтааж туслахтайгаа мангасуудтай тулдахаар үлдэж Кейн Эйроныг олохоор явна. Энэ үед Тифана цэргүүттэйг хотоо хамгаалахаар бэлдэж найзууд нь Кейн дээр очиж туслахаар шийддэг. Кейн мангасуудыг бөөнөр нь устгаал байхад гарч ирээл байдаг шүү. Гэнэт харлуу гарч ирэхэд нь Кейн Эйрон байна гэж таньнаа. Эйрон бүрэн хүчээрээ давталж чадахгүй байгаадаа бухимдаж улам олон мангас хот руу явуулна. Кейн хэрэггүй. Одоо бол гэхэд эн чинь зүгээр л хүн мангас хоёрын аль нь хүчтэйг нь шалгах тоглоом штэ гэж авдیں۔ Яалтчгүй сайкогоор байгааз Кейний найзууд ойд ирэхэд хунтааж 5 туслахтайгаа мангасуудтай тулдаж байлаа. Энэ үед Эйрон чи их танил харагдаад байна. Нүд чинь намайг бөмбөлгөнд торьсон хүмүүс ихтэй ямар адилхан юм бэ гэж юм шүү. Кейний аав ээжийг нь л яриад байгаа юм. Эйрон галаар түргэхэд Кейн болтож эргүүлээд шидээр дайрсан чинь ийм сул шидээр намайг дийлнэ гэж бодоо юу гэж байна шүү. Тэгснээ дахиад гал гаргаад араас нь хөгöd Кейн Хаку луу хоёроо гаргаж ирээд туслуулна. Найзууд нь мангастай тулдаад ядарч дийлхэргүй болж байсан чинь Тифана цэргүүдтэйгээ ирж авардаг. Энэ үед Хаку Эйроны сүүлэн цохиулж газар унаад галанд нь оногдоод хөдөлж чадахгүй болчихно. Кейн Хакуг биеэрээ халахалж хайртай хүмүүсээ бодоод бууж өгөлгүй Эйроны эсрэг дайрна. Хамаг хүчээ шавхан нөгөө хаадын төвшний шидэ гаргахад Эйрон өмнөөс нь дайрч амар хүчтэй гэрэл гарна. Кейн маш олон хүний амь надаас л хамаарна гэд бүх хүчээ шавхаад дайраад л байв. Гэнэт Хаку луу хоёр ирээд гутлнаас нь татаад болиулахад манай хүн гайхаад харсан чинь Эйрон аль хэзээ байхгүй болцсон. Тулаан дууссан байдаг шүү. Мангасууд ч
ойрогоо буцаад цугтаачна. Хаан Кейнтэй уулзаж юун тод гэрэл гаргаад байсан бэ? Улс даяар харагдаад хүмүүс тэнгэрээс бурхан бууж ирж гин гэж бодсон байна гэд загнаж өгнө. Манай хүнч хаадын төвшний шид ашиглахаас өөр арга байсангүй л гин. Тэгээд ёслол болж Кейн чин цолыг нь гардуулж Доринтол гэдэг хотыг захируулахаар өгнө. Тэгсэн чи Тефана Доринтол чи хамгийн бүтэхгүй хот штэ. Адал явдал хайгч нар нь гэж гангстерууд байдгийн гэсэн чинь Кейн зүгээрээ харин ч сонирхолтой байна гэд шинэ хот руугаа явчнаа. Тэгсэн чинь очиод бужигнуулж өгсөн байдیں۔ Нэг харуул хаан дээр ирээд Кейний хамаг юмыг нь ярина. Дөнгөж очингуудаа адал явдал хайгч нартай уулзалт хийх гэсэн чинь нөгөө хідэн зэвсгэлцэн бослого маягийн юм гаргаад манай хүн бүгдийг нь дэлбэлээ хайцсан байдгийн. Дараа нь цайны газарт хідэн хүн зөөгч охиныг өшгөлж байгааг нь харангуудаа тэр хүмүүсийг гаргаж чийдээд өөрөө баривчлагдсан ч гэх шиг. Манай хүн Телестэй Силк хоёрт хотынхоо талаар ярьж байсан чинь нөгөө чөтгөрийн хунтайж гарч ирээд авраараа туслаарай гэд гуйна. Би эхнэрээ хуурсан юм а. Тэгээд хөөгтчлөө гэд ярьжсэн чи эхнэр нь гарч ирээд энэний хийсэн эргийг юу гэж бодож байна гэж асуув. Силк, Телестэй, Кен бүгд эхнэрийнхэн талд орж ийм хөөрхөн эхнэртэй байж яаж байгаа ингэ загнасан чи эхнэр нь баярлал инээд нь хүрээд байдیں۔ За тэгээд манай хүн бүр хотоо тойруулаад хятадын цагаан хэрэм шиг ханд босгоод хааны ордноос ч том ордон бариулсан байдаг. За ингээд энэ аниме сизон 1-ийг дууслаа. Ямар санагдсан бэ комент бичээрэй. Сизон 2 нь гараагүй байгаа шүү. Гой комент бичдэг, лайк дарж, subscribe хийдэг бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн анимаараа уулзъя.